Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн тэнцэл нөөцийн ашиглалт. Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хувьсэл өөрчлөлтийн талаар эхлээд бүгдээр ингэж товчхон мэдээлэл ав. 1945 онд дайны дараа бол ерөнхийдөө дэлхийн улс орнууд бол эрүүл мэндийн салбартаа маш их хөрөнгө оруулсан. Яагтвэл маш их олон хүн гэмтэж бэртсэн. Тийм учраас тусламж үйлчлэгийг бол эмнэлгүүдийг ихээр барьсан. За аль болох улсын салбараас, улсын төсвөөс эмнэлгүүдийг санхүүжүүлж хүн амаа эрүүлжүүлэх чиглэлээр бол маш их арга хэмжээ авсан. Тийм ч учраас өнөөдөр ялангуяа Европын орнууд, хуучин социалист орнуудад болохоор эрүүл мэндийн байгууллагууд бол ихээр ингэж баригдсан ийм төвхтэй. За ингээд 80-ад оноос ямар өөрчлөлт гарсан бэ? Дэлхийн эдийн засгийн хямрал болсон. За ингээд ирэхээр нөгөө санхүүжилтийн эдийн засгийн хямралтай үүдээд улсын төсвөө санхүүждэг, эмнэлгүүдийг санхүүжүүлдэг байдал маань хэцүүдээд ирсэн. За тэгээд энэ улсын эмнэлгүүд үр ашигын асуудал яригдаж эхэлсэн. Энэ улсын эмнэлгүүд үр ашигтай ажиллаж чадж гин үү? Бид нар нөөц санхүү дутаад ирлээ гэд. За ингээд мэдээж та бүхэн мэдж байгаа 90 онд хуучин социалист системийн задрал зүйл холбоот улс задраад энэ социалист орнууд төр эдийн засгийн бол гүн ийм хямралд орсон. Энэ нь бүр энэ нөгөө улсаас санхүүждэг улсын эмнэлгүүдийг улам санхүүгийн болон нөөцийн нэлийн хэцүү байдалд оруулсан л та. За ингээд энэчнээс юу гэсэн гэхээр ер нь энэ нөөц ашиглалтыг сайжруулах хэрэгтэй байна. Манайх энэ эмнэлгүүдэд маш их нөөцийг зарцуулж байна. Тэгвэл үр ашигтай зарцуулж чадж гин үгүй гэдэг асуудал яригдчих эхэлсэн. За ингээд бүхэл улс орнууд бол эрүүл мэндийн тогтолцоонд шинжилэл хийсэн. За та бүхэн бол хуучин социалист орнуудыг бүгдээрээ эрүүл мэндийн салбартаа шинжилэл хийсэн. За энэ шинжилэл ерөнхийдөө ямар чиглэлээр явагдсан бэ гэхээр байгаа нөөцийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн шинжилгүүдийг хийж эхэлсэн. Яагтвэл маш их олон эмнэлэгтэй, эрүүл мэндийн байгууллагатай гэтэл нөгөө санхүүжилт маань багасаад ирсэн учраас яаж бид нар энэ байгаа нөөцийг үр ашигтай зарцуулах вэ гэдэг чиглэл рүү илүү шинжилэл маань явагдсан гэсэн үг. За тэгээд тогтолцооны үр ашгийг сайжруулах, эрэлт нийлүүлэлтийн тэнцлийг хангах ийм шинжилгүүд хийгдсэн. Санхүүгийн нэмэлт их үүсвэрийг бий болгох асуудлууд нэлээд тавигдсан. Санхүүгийн нэмэлт их үүсвэр бий болгоно гэдэг нь 1993 оноос чинь эрүүл мэндийн даатгал үүссэн байх жишээтэй. За улсын төсвөөс татвараас бүрдсэн улсын төсвөөс санхүүжилт олохоосоо гадна эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэдээс нэмж цуглуулж санхүүгийн нэмэлт их үүсвэр бий болгох ийм шинжилгээг улс орнууд хийж ирсэн. Тийм учраас эрүүл мэндийн даатгал, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн даатгал бол энэ шинжилгэлийн үр дүнд бол улс орнуудад ихээр бий болсон. За 3 дахь нэг гол чинь энэ эмнэлгийн үр ашгийг сайжруулах. Энэ улсын эмнэлгүүд маань өөрөө байгаа нөөцөө үр ашигтай зарцуулж чадж гин үү гэдэг бол том асуудал гарч ирсэн. Тэгэхээр эмнэлгийг байгаа нөөц үр ашигтай зарцуулах. Яагаад эмнэлгийг ингээд тухайлан авч үзээд байна гэхээр ерөөсөө ялангуяа энэ хуучин социалист орнууд бол эмнэлэгч шүтсэн, ялангуяа эмнэлэгт хэвтэлтийг шүтсэн ийм Семашко моделийн тогтолцоо тэнд бол бүрдсэн байсан. Тийм учраас энэ эмнэлэгч ерөөсөө эрүүл мэндийн салбарынхаа их нөөцийг ингээс хороод авчдаг. Тэгвэл энэ гол нөөцийг ашиглаад байгаа энэ эмнэлэг маань өөрөө үр ашигтай ажиллаж чадж байна. Энэ эмнэлгийн техникийн үр ашгийг сайжруулах асуудлууд бол ингэж тавигдаж шинжилэл маань үндсэндээ ийм тогтолцооныхоо үр ашгийг нэмэгдүүлэх, байгаа нөөцөө үр ашигтай зарцуулах чиглэл рүү шинжилэл 90 оноос хойш ялангуяа Европын болон хуучин социалист орнуудад явагдаж байгаа. За 2030 он гэхэд ихэнх улс орнууд эрүүл мэндийн бүх нийтийн хамралтанд хүрнэ гэсэн ийм зорилго тавиад хамтын гэрээнд гарын үсэг зураад явж байгаа. Бид нэр тогтолцооныхаа үр ашгийг нөөцийн үр ашигтай зарцуулдаг болёо гэсэн ийм чиглэл рүү шинжилэл хийгдсэн байна. За ямар арга хэмжээнүүд авч ийн гэхээр нэгдүгürt нь эмнэлэг орны тоо дундаж ор хоногийг бууруулах арга хэмжээ авсан. За яагаад үл түрүү хэлсэн эмнэлэг маш том их эмнэлгийн бүтцтэй. За энийгээ бид нар орны тоогоо бууруулах, эмнэлгээ зөөрүүлэхгүй бол бид нар энэ санхүүжүүлж дийлэхгүй болсон гэд. За Эстонд гэхэд л эмнэлгийн орныхоо тоог 2 дахин буулгаж чадсан байна. За тэгвэл манайх буулгаж чадсан уу? За энэ эмнэлгийн орны тоогоо буулгаад эмнэлгүүдээ яасан бэ гэхээр Эстонд чинь эмнэлгийг амбулатор илүү болгосон. Хэвтэж эмчлүүлэх ороо цөөлөөд илүү амбулаторын урт хугацааны суулгахуун тусламж үйлчлэгээ үзүүлдэг ийм тусламж үйлчлэгээний зохион байгуулалтаа өөрчлөлт зохион байгуулсан гэсэн үг.
За тэгээд дундаж ор хоногийг бууруулах. Эмнэлэгт одоо эмнэлэг хэвтдэг, маш удаан хэвтээд байвал эмнэлэгч ерөөсөө л маш их зардалтай. Тэгэхээр аль болох өвчтнүүдийг эмнэлэгт богино хугацаанд богино хэвтүүлээд шаардлагатай тусламж үйлчлэгийг нь үзүүлээд гаргах ийм арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тэгээд өдрийн тусламж үйлчлэгийг илүү дэмжиж байна. За энэ бүхнээрээ одоо эмнэлгийг орны тоог цөглөх ийм одоо чиглэлээр арга хэмжээ авсан байл та. За хоёрдугаарт нь ерөнхийдөө нэг улсын салбарыг ч үр ашиггүй гэж одоо нэлийн дүгнж ихний улсын эмнэлгүүч юу н үр ашиггүй. Тэгвэл хувийн хайгуу үр ашигтай тий. Хувийн эмнэлгүүд сайн ажилдаг, үр ашигтай ажиллаж чаднаа гэсэн ийм одоо таамаглал гарсан л та. Тийм учраас улсын хувийн салбар одоо нэлээд ингэж хөгжиж ирсэн. За та бүхэн ч мэдж байгаамаа 90-ад оноос хойш хувийн салбарыг одоо дэмжиж хувийн эрүүл мэндийн байгууллагын тоо бол одоо сүүлийн жилүүд дулмал өсөж байна тийм ээ. За тэгвэл энд бол үр ашигтай байхын тулд яах вэ гэхээр энэ улс хувийн эмнэлгийн зохистой харьцааг бүртгэх ёстой. Яг улсын эмнэлгэнд одоо байж идэг хажуугаар нь ингээд хувийн эмнэлэг нь маш ихээр үүсдэг. Бид нар чинь нэг талдаа нэг эмнэлгийн орны тоогоо цөглөх гэдэг аа шүү дээ тий. Гэтэл хувийн эмнэлгүүд нь маш ихээр олшроод тэгээд тусламж үйлчлэгээний төрөл, байрлал, чиглэлд давхцаад ирэх юм бол энэ бол үр ашигтай зохистой харьцаа биш ээ гэж ингэж үздэг байх нэ. Хувийн эмнэлгийг зах зээлд орох. За улсын эмнэлэгч шинээр баригдаж байгаа улсын эмнэлэгт ч үүнд хамаарна. Зах зээлд орох гэдэг нь эрүүл мэндийн салбарт одоо шинээр ингээ эмнэлэг барих гэж байгаа бол тусгай зөвшөөрлөөрөө тоо хэмжээ, газар зүйн байрлал, тусламж үйлчлэгээний чиглэлийг зохицуулдаг. Энэ зохицуулах үүргийг манайх бол хэрэгжүүлэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрлийг одоо тий барилга байшин, тоног төхөөрөмж хүний нөөцөнд бүрдсэн л өгчөж байна. Гэвтэл энэ тусгай зөвшөөрлчин тоо хэмжээ гээ зохицуулах хэрэгтэй. Манайд энэ хангалттай бол нэмж өгөхгүй. За энэ байрлалд тусламж үйлчлэг эмнэлэг байхгүй. Тэгвэл энд үгүй. Ийм чиглэлээр одоо дотор мэдрэлийн чиглэлээр хангалттай хэмжээний тусламж үйлчлэгийг улсын эмнэлгүүд хангалттай үргэж байна. Тэгвэл хувийн эмнэлэг энэ чиглэлээр зөвшөөрөл орж авах гэж хагаад үгүй манад хэрэггүй. Одоо харин манай дутагдaltaй байгаа гэмтэл, хавдар, яаралтай тусламж, хүүхдийн тусламж үйлчлэгийг үзүүлэх зөвшөөрлөг гэдэг ч юм уу. Ийм одоо бие биенээ нөхсөн зохистой харьцааг бүрдүүлэх нь их чухал байнамаа. За гурав дахь нь бол улс орнууд бол анхаарчны тусламж үйлчлэгийг хөгжүүлэх. Аль болох одоо тий өвчнийг эрт илрүүлэх. Тэгээд яг хамгийн ойрхон өвчтөнд иргэнд хамгийн ойрхон байдаг энэ анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэгчдийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм чиглэлээр одоо шинжилгээг хийж байна. Ингээд одоо анхан шатыг бол дэмжсэн тунхаглалууд бол 78, 2018, 17 гэдэг ингээд энэ онуудад бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүх гишүүн орнууд одоо анхан шатны тусламж үйлчлэгийг дэмжээ. Эндээс санхүүжилтийн нэмье. Яагаад гэвэл анхан шатны тусламж үйлчлэгийг сайжруулж бид нар маш хүчтэй анхан шатны тусламж үйлчлэгээний тогтолцоотой болох юм бол бид нар маш бага үнээр маш үр дүнд сайн үр дүнд хүрэх боломжтой. За ингээд манайх эрүүл мэндийн тоо ингээд аваад үзье л та. За ингээд манайх чин харахаар нийт 2244 эрүүл мэндийн байгууллага байна л та. За тэгээд ихэнх нь Улаанбаатар та бүхэн мэдчихэж байгаа тий 60% нь эрүүл мэндийн байгууллага 60% нь Улаанбаатар төвлөрдөг. За хувийн эмнэлгүүд маань их хвчлэн Улаанбаатарт байдаг. За 40% нь 60% нь Улаанбаатарт байдаг, 40% нь одоо аймгийн орон нутагт байдаг бол тэдний 95% нь аймгийн төв дээр байдаг. Яг нөгөө нэг хөдөө бүр суманд бол одоо жишээ нь хувийн эмнэлгүүд байдгүй гэсэн үг тийм ээ. За ингээд тооны хувьд аваад үзэх юм бол орон нутагт ч гэсэн Улаанбаатарт ч гэсэн ингээд нөгөө одоо жишээ нь энэ бол хувийн салбар тий хувийн эмнэлэг, энэ улсын эмнэлэг. Тооны хувьд бол хувийн эмнэлэг нь маш их байгаа. За энэ бол өрхийн эрүүл мэндийн төв байна. Гэхдээ яг эмнэлгийн орныхоо нөөцөөр нь харьцуулаад үзэх юм бол 5-1 нь 20% нь хувийн салбартаа 80% нь бол улсын эмнэлгүүд авч явж байгаа. Гэхдээ тооны хувьд бол одоо маш их өссөн байна шүү дээ. 1164 хувийн эмнэлэг жишээ нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Гэтэл 49 улсын эмнэлэг бас бидэнд байх нэ. За ингээ яг тооны хувьд ингээд аваад үзье л да. Одоо тэгвэл 1000 хүн ногдох эмнэлгийн орны тоогоор л бид нар бусад орнуудтай харьцуулахад ямар байгаа юм бэ гэдгийг хэмжиж гаргаж чадна. Одоо 1000 хүн амд ногдох эмнэлгийн орны тоогоороо манайх одоо Европын холбооны өндөр хөгжилтэй орнуудаас баг 2 дахин илүү. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бидэрт маш их эмнэлэг байгаа. За одоо жишээ нь Эстоныг харж байна. Бараг 4 орчим дээр тий байна. Манайхаас 2 дахин баг. Ороо яагаад бол 2 дахин буулгаж чадсан. За тэгэхээр энэ өндөр хөгжилтэй орнуудад тусламж үйлчлэгийг маш сайн үргэж байгаа. Чанартай байгаа тий. Гэтэл ийм цөөхөн ортой болж шин. Тэ тэгвэл манайх энэ орны тоо
Яагаад ийм өндөр байна? Манайх энэ одоо өндөр хөгжилтэй орнуудтай адилхан тийм их санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа төвлөрүүлж чаддаг билүү гэдэг ийм асуудал гарч ирнэ, тийм ээ. За манайх 97 оноос эхлүүлсэн статистикийг харъя л да. Орны тоо бууж үгүй. Харин бүр өсөж байгаа биз? Одоо 97 онд 7.8 байсан биз шүү дээ. Одоо гэтэл ингээд янз бүрийн динамиктэй явсан байна л да. Хамгийн 2010 он 6.4 болж хамгийн дооцогт өрсөн байна. Тэгээ одоо ерөөсөө өсөх хандлагатай 8 руу ингээд 19 он гэт 8. Орны тоо өсөд байна. За орны өсөлтийн ингээд чиглэлийг ингээд аваад үзэх юм бол дотор одоо тэнд харагдчихээн те арьс харшил за хавдар уламжлалт хөнгөвчлөх гэ бусад гэдэгт магадгүй совилын орнууд их орж байгаа. За ингээ ийм чиглэлүүдээр ормаан ингээд улам өсөд байгаа юм байна. Бид нар тэгэхээр нийлүүлэлт талаасаа улам их нөөцийг бүрдүүлээд байгаа юм байна. За энэнийгээ дагсан санхүүжилт маань төдийлөн нэмэгдэж чадж байгаа юу гэдэг асуудал тийм ээ. За дундаж ор хоногийн хувьд бол манайх үнэхээр сайн адна одоо амжилт гаргаж байгаа. Одоо 7 хүрсэн. Энд чинь бүр ингээд 12, 17 байсан байж 90-ад онд те. За одоо ингээд 7 болсон. За энэ бол одоо яг тусламж үзүүлэгчтэй төлбөрийн аргаас ач. Хууч ор хоногоор нь санхүүжүүлдэг байхад айл болох хүнийг удаа хэвтүүлээд идэх гэсэн. Одоо яг нөгөө нэг тохиоллоор нь санхүүжүүлээд ирэхээр айл болох хүнээ богино хэвтүүлэх. Одоо энэ төлбөрийн арга үр дүнд ингээд дундаж ор хоног буурсан байх нэ. За ингээд манад маш их ор байгаа юм байна. Орны тоо өсөж байгаа юм байна. Та бүхэн юу гэж бодож байна? Энэ орны тооны өсөлт таагуур явагдаж байна. За улсын эмнэлгийн орнууд орны тоо төдийлөн их өсөж байгаа юу те? За магадгүй шинэ эмнэлгүүд нэмэгдэж байгаа. Гол өсөлт хувийн салбар дээр явагдаж байгаа. Яагаад тэгэхээр энэ улсын эмнэлэгч бай, хувийн эмнэлэгч бай манай Улаанбаатар бидний амьдарч байгаа энэ Улаанбаатарт бол нэг л эрүүл мэндийн салбарын нөхцөл улсын хувийн хамаагүй. Аймаг дээр хэдэн хувийн эмнэлэг вэ, хэдэн улсын эмнэлэг вэ тэр аймгийн нөөц. Тэгэхээр улс хувь гэж ингэж нэг ялгаад за улсынхаагаа л ингээд болгоо явж ивэл хувийн хотоо яах вэ гэх ингээд зөвшөөрлийн нөгөөд ингээд яваад байх юм бол бид нар одоо жишээ нь тэр тухайн нэг орон нутгийн л одоо нөөцийн асуудал цогцоороо яригдана гэсэн. За ингээд бид нар ингээд ор ихтэй байна, өсөд байгаа юм байна. За тэгвэл ашиглалт нь хэрвээ бид нар ингээд 92.5 байсан биз дээ 90 онд. Одоо бол бид нар орны фонд ашиглалт 77% буурч байгаа. Одоо байгаа ороо илүүдэлтэй учраас бид нар бүр ашиглахгүй байгаа л гэсэн үг тийм ээ. За тэгээд эмнэлгүүдийн техникийн үр ашиг буюу нөөц ашиглалтын юм одоо гаргасан энэ нэг судалгаа хэдэн жилийн өмнө хийгдсэн. Одоо энэ судалгааны үр дүнгээс ингээд харахад за хөдөө орон нутгийн эмнэлгүүд маань үр ашигын хувьд бол одоо бүгд ингээд 60-аас доош тий зарим нь бол бүр 40%. Эний үгжин гэхээр байгаа нөөцийнхөө 40-оос 50-60%-ийг л ашиглаж байна. Улаанбаатар хотод байгаа одоо төрөлцсөн мэрэгжлийн том эмнэлгүүдийг ч гэсэн аваад үзье бид нар. Дээдл нь л одоо 70%. Тэгээ доошоо бүр том эмнэлгүүд 50% нөөцийнхөө 50%-ийг ашиглаж байгаа энэ том төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгүүд байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр бид нар энэ илүүдэлтэй байгаа учраас энэ ашиглалт нь муу. Хэрэгтэй одоо нийлүүлэлт нь хэтэрсэн байна гэдгийг энэчнээс харж бол. За дараагийн бас нэг асуудал. За одоо энэ ор эмнэлгийн тоо энтэй адилхан одоо энэ нөгөө хүний нөөцийн асуудал бас байгаа. За манайх ингээ хүний нөөцөө бас ингээд мянган хаамд ногдох эм цэвэрлэгчийн тоогоо ингээ бусад улс орнуудтай ингээ харьцуулаад үзэх юм бол бас тийм эмчийн дутагдaltaй орн биш. Цэвэрлэгчийн бүр дутагдaltaй орн биш. Мэдээж эм цэвэрлэгчийн харьцаа бол манайд бол харьцангуй цэвэрлэгчийн тоогоо нэмэгдүүлэх шаардлага байгаа. Гэхдээ бидэрт бас маш их эмч байна. За ингээд жил болгон 906 ерөнхий мэрэгжлийн эмч гаргаад иддэг. Сувилагч бол 584. За ингээд нөгөө нийлүүлэлт нь их байхад дээрээс нь улам ингэж нөгөө нэмээд гаргаад ивэл бид нар гал дээрээ тос хийж байгаатай адил. За одоо энийг яагаад ийм юмдыг яриад байна гэхээр одоо энэ нөгөө санхүүжилтийн шинжилэл одоо үр дүнд нь суурилсан санхүүжилт рүү ороод орцод суурилсан санхүүжилтээсээ бүрэн татгалзаад бид нар үр дүн чиглэсэн санхүүжилт рүү ороод тэгэхээр эн чинь том асуудал үүсгэж байна. Цаашдаа энэ бол бүр улам ноцтой болох нэ. За энэ дээр тэгэхээр бид нар яарал дарга хэмжээ авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн санхүүгийн нөөц чи хязгаарлагдмал. Тэ бид нар бол тэгтэл нь ингэж нэмж чадахгүй. Одоо чинь 2022 оны төсвийг л аваад үзье л та. Одоо бид нар чинь нөгөө даатгалын санд эрүүл мэндийн даатгалын шинтгэлийн бүрдэж байгаа нөөц. За тэгээд улсын төсөөс бүрдэж байгаа 770 тэрбум. Энийг нэгтгээд одоо яг тусламж үйлчлэгээ анхаачтны болон лавлгаа шатлын бүхий л тусламж үйлчлэгээг бол энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүл энэ 1.4 их найд. Бид нар одоо эмнэлгийн одоо эмнэлэгт нийлүүлэлт тал нь ихсээд байхад
тэрийгээ дагаад бид нар санхүүжилтээ огцом нэмэгдүүлж чадахгүй ойр хэдэн жилдээ. Энэ бол бидний байгаа нөөц. За яамны захиран зарцуул 244 тэрбумаас 110 нь болохоор хөрөнгө оруулалтын зардал байгаа. За том урсгал, том засвар, барилга байшингийн засвар их засвар гэх мэт хөрөнгө оруулалтыг зарцуулна. За тэгээд мөн 134 тэрбум нь бол одоо яг нөгөө эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд байгаа шүү дээ. Тусны төв, тусламж үйлчлэгээр санхүү тусны төв, геронтолог, эрүүл мэндийн хөгжлийн төв гэх мэт ийм байгууллагуудын зардал нь 134. За ингээд нийт нөөц нь биднэрт 1.7 их найд л байна. Яг тусламж үйлчлэгээ санхүүжүүлэх нь 1.4 их найд. Тэгэхээр миний түрүүний яриад байгаа ингээд нөгөө нийлүүлэлт нэгсцэн маш их нөөцтэй. Гэтэл бид нар энэ мөнгөөрөө л хүргэх асуудал. Энэ санхүүжилтийн хомсдол, санхүүжилтийн нөөцийн дутагдал энэ бол улс орон болгонд л байдаг асуудал. Бид нар одоо энийг огцом эрүүл мэндийн салбарын нөөцөө огцом нэмэгдүүлж чадахгүй гэдэг бол том асуудал. Манай эдийн засаг ямар байгаа вэ те? За одоо хөгжиж байгаа орнууд энэ улс болгонд байдаг асуудал. За өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн хүн амын насжилт ихсэж байгаатай холбоотой санхүүгийн асуудал орж л байгаа. Тэгэхээр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын экспертүүдээс гаргаж байгаа гол зөвлөмж энэ ямар ч улс оронд нөөцийн хомсдол гэдэг бол байдаг асуудал. Хүлээн зөвшөөрнө. Энэ байгаа нөөцөө үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал болоод байгаа. За нөөцөө их усрын нэмэгдүүлээ сайн байна. Тэгэхдээ бид нар байгаа нөөцөө үр ашигтай зарцуулах асуудал түүнээсээ илүү чухлаар тавигдаж байгаамаа. За тэгэхээр нөөцөө үр ашигтай зарцуулна гэдэг. За жишээ нь бид нар энэ 21 оны төсвийн гүйцэтгэл 22 оны төсвийн задаргаан дээр ингээд аваад үзье л да. Одоо манай байгаа энэ эрүүл мэндийн салбарт байгаа нөөцөө юу руу хойрлоод байна вэ? За анхан шатнд одоо 210 тэрбумыг хойрлсон байна. Гэхдээ анхан шатны тусламж үйлчлэгээний тариф нэг иргэний тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төсөв нэмэгдсэн байна. За ерөөсөө бид нар гол нөөц одоо энэ хэвтүүлийн эмнэлэгт хэвтүүлэхэд бид нар 500 тэрбумын ийшээ хүчиж байгаа гэсэн үг. Хэвтүүлийн эмнэлэгтэй тий. За эмнэлэгт хэвтээд одоо яг мэс засал хийлгээд мэс засал хийлгэхэд одоо 140 тэрбумыг л одоо жишээ нь зарцуулсан байна л да. Бусад нь тэгвэл юун зарцуулаад байгаа юм бэ гэхээр нөгөө эмийн эмчилгээнд нь 300 тэрбум. Ерөөсөө эмнэлэгт хэвтэж эмийн эмчилгээ хийлгэхдээ бид нар хамгийн их нөөцөө ийшээ зарцуулж байгаа юм. За тэгвэл энэ одоо бид нар нөөцөө үр ашигтай зөв зөвлөл рүү хуваарлж байна уу гэдэг дээр бид нар энэ бол том асуултын тэмдэг. Бид нар энэ дээр маш дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ямар хүмүүс эмнэлэгт хэвтээд эмийн эмчилгээ зарцуулахад маш их энэ хөрөнгө нөөцийг одоо зараад байна тий. За гэтэл энэ мэс засал гэдэг дээр одоо тархины, зүрхний мэс засал хийлгээ тэрнээсээ одоо энэ шинжилгээс өмнө бол өндөр өртөгтэй 25%-ийг иргэн төлдөг. Энэ өндөр өртөгтэй мэс заслуудад ороод тэр бол одоо зүрхний хагалгаанд орох. Тархины мэдрэлийн мэс харалтын дараах мэс засалд орох бол нийт шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчлэх мөн. Гэтэл яг тийм тусламж үйлчлэгэн дээр нөгөө даатгуулагч маань иргэн маань болохоор маш өндөр төлбөр төлдөг. Энэ санхүүгийн эрсдэлд оруулах уу? Мэдээж оруулах магадлал өндөртэй тийм ээ. За гэтэл нөгөө энэ эмийн эмчилгээнд дээр тэгэхээр манайх бол ерөөсөө статистик эмнэлгээс гаргах статистик аваад үзэх юм бол жилд одоо 800 мянган хүн эмнэлэгт хэвтэж байгаа байхгүй давхарцсан тоогоор. Тэгэхээр 5 хүн тутмын нэг нь эмнэлэгт хэвтээд байна шүү дээ. За тэгэл нөгөө та бүхэн мэднэ бүгдээрээ их өвөрмөц онцлог. Энд гэхдээ зөвхөн манай орны хойш ерөнхийдөө хуучин зөвлөлт холбоот улсын харьяанд байсан орнуудын нэг тийм хандлага одоо тогтцсон байна. Эмнэлэгт хэвтэх дуртай. Тэгээд битмийн нэг хавар болохоор л битмийн шахуулын шингийн хийлгээ гэдэг эмнэлэгт хэвтдэг. Гэтэл бид нар энэ нөөцөө ихэнх мөнгө эмнэлэгт эмийн эмчилгээ ихэд хэвтүүлээд ахаа зарцуулаад ахын зөв юм уугүй юу гэдэг асуудал гарч ирнэ те. За анхан бишээ энэ амбулаторийн тусламж үйлчлэгээ 210 юм байна. Анхан шат бол одоо 300 хэдэн тэрбум болоо явж байгаа. За тэгэхээр бид нар энэ нөгөө нөөцөө юун руу зарцуулах юм бэ гэд дахин хуваарлт хийх замаар энэ байгаа нөөцөө үр ашигтай зарцуулах боломжийг эрэлхийлэх нэ. За дараагийн асуудал бол би нөгөө энэ дээр хэдүүлээ ярьсан. За улс хувийн зохистой харьцаа бүрдүүлэх ёстой гэж тий. Яагаад гэвэл энэ ихэнх улс орнууд чинь одоо зөвхөн улсын эмнэлэг дамгаалсан байсан бол одоо улс хувийг гэсэн юм холимог тогтолцоо гэж нэрлэдэг. Улсын салбар эмнэлгүүд ч байна, хувийн эмнэлгүүд ч байна. За тэгэхээр энэ дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны одоо тий харьцуулаад үзсэн. Энэ бол дандаа хөгжиж байгаа орнуудыг харьцуулаад энэ бол 2016 онд энэ Lancet сэтгүүл дээр ингэж хэвлэгдсэн нийтлэлээс иш авсан байгаа.
За тэгэхээр ингээд нэг 5 ангилсан байна л да жишээ нь хувийн салбар давмгаалтсан энтгэг жишээ. За энэ дээр яадгүй те эрүүл мэндийн нийт зардал эзлэх хувь хүний зардал өндөр гэдэг. Хувь хүн кармаас их мөнгө төлдөг л гэж байгаа. Яагаад бол хувийн эмнэлгүүд давмгаалцсан. За тусламж үйлчлэгэнд бол хувийн салбар нь давмгай тэгээд улсын салбар нь бол бас эмнэлгүүд нь төлбөртэй. Янз бүрийн төлбөртэй. За тэгээд улсын салбар нь хоёр дахь хэлбэр байна л та. Шри-Ланк, Тайландын улсын салбар нь гол тусламж авч яваад хувийн салбар нь бага зэрэг хэмжээтэй. Гэхдээ энэ хоёр бол бие нэг нөхсөн, давхардаагүй. За энийг бол одоо Шри-Ланк, Тайланд байгаа энэ холимог тогтолцоог бол хамгийн үр дүнтэй тогтолцоо. Яагаад гэвэл улсын салбар гол тусламж үйлчлэг авч явж байна. Тэгээ бие биенээ давхардахгүй байна. Нөөцөө одоо зөв хуваарлж нөхсөн байна гэд. Тэгэхээр энд болохоор хувь хүний зардал бага байна. Тэ сайн энэ бол сайн зүйл. За анхан шатндаа бол хувийн салбар давмгаалсан. Яг эмнэлэгтээ бол улсын эмнэлэг давмгаалсан. Иймэрхүү байдаг. За тэгээд улсын салбар нь бараг төлбөргүй. Энэ болохоор ерөөсөө нэг эрүүл мэндийн бүх нийтийн хамралтанд хүрэхэд маш ойрхон байгаа орнуудын нэг байна л да. За тэгэхээр Аргентин, Өмнөд Африк энтерт болохоор маш үнэтэй хувийн салбар давмгаалцсан. Энд яад түүгээр тэгш байдал алдагддаг. Яад мөнгөгүй бол би эмнэлгийн төсөлд авч чадахгүй л гэсэн тий. За тэгээд хувь хүний зардал өндөр тэгээд улсын салбар нь бол төлбөр багтаа ч гэсэн хувийн салбар давмгаалсан учраас хувь хүний зардал өндөр байх тусаад. За хятад бол мэдээж улсын эмнэлгүүд байдаг мөртлөө ерөөсөө зах зээлийн зарчимд орцсон төлбөртэй тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Гэхдээ одоо шинжилгээний хүрээнд энэ хувь хүний төлбөр буур хандлага гарч байгаа. За Танзания, Непал, Малави гэсэн ийм орнууд бол жижигхэн хувийн эмнэлгүүд ерөөсөө давмгаалцсан. Тэгээд төлбөрийн чадвартай хүн одоо эмнэлэгт тусламж үйлчлэгээ авч чадна. Ядуучууд нь бол нэг хувийн аптекаас л өөрөө эмээ авч явах хэмжээний ийм байдал байх нэ. За тэгэхээр энэчнээс ийм тогтолцоодоос энэ Шри-Ланк, Тайландын улсын салбар давмгай хувийн салбар нь дутууг нь нөхсөн ийм тогтолцоог хамгийн үр ашигтай оновчтой тогтолцоо гэж үзсэн юм байна. За тэгвэл манайх ямар байна вэ? Манай түрүү хэлсэн те. За тооны хувьд бол одоо хувийн эмнэлэг маш их байна. Гэхдээ яг яг эмнэлгийн орныхаа хувьд аваад үзвэл 20% нийцэлж байгаа. За ингээ хурдцтай өсөж байгаа. За тэгвэл яаж ингэ давхардл ихтэй. Манай хамгийн нэг гол асуудал бол бие нэгэ нөхөж чадаагүй. Давхардл ихтэй. Одоо энэ чинээс харлаа гэхэл ерөөсөө хувийн салбар дотор мэдрэл уламжлалт эмэгтэйчүүд дээр ерөнхийдөө гол түлхүү тусламж үйлчлэг ийм чиглэлээр үзүүлж байгаа. За тэгвэл ийм чиглэлийн тусламж үйлчлэг манай улсын эмнэлгүүдэд хэр байгаа вэ? Тэ хүмүүс хэвт энэ чиглэлээр тусламж үйлчлэг авахгүй доочлоод хэдэн сар ойчролдог ч юм уу эсвэл байхгүй ийм асуудал байдгүй. Үгүй. Тэгэхээр үндсэндээ давхардл их үүссэн. Улсын эмнэлгийн ачаал ихтэй чиглэлүүдээр бол одоо яг нөгөө хувийн салбарын хөрөнгө оруулалт харьцангуй бага жишээтэй. За тэгэхээр энийг бол бид нэр илүү зохистой харьцааг бүрдүүлжээж энэ тогтолцоо маань илүү үр ашигтай болно. За тэгэхээр энийг яаж бий болох юм бэ? Бид нар одоо энэ зохицуулалтын арга хэрэгслийг маш сайн хэрэглэхэд. Манайд байгаа яагаад энэ эрүүл мэндийн салбарт байгаа зохицуултын одоо стратеги арга хэрэгслийг хэрэглэх шаардлагатай юм бэ гэхээр тусламж үйлчлэгээний чанарыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах зорилттой байдаг. За тэгээд манайд бол та бүхэн мэдж байгаа тусгай зөвшөөрөл, магадлалын итгэмжил, даатгалын худалдаа авалт гэрэлт. За энэ бол зохицуулт хийгдэж байгаа зохицуулт. За бусад улс оронд бол ингээд маш олон төрлийн зохицуултууд байгаа ч одоо энэ нь одоо манайд байхгүй байгаа тийм ээ. За энэчнээс ингээд аваад үзэхээр бид нар тусгай зөвшөөрлөө түрүү хэлсэн тусгай зөвшөөрлөөрөө тусламж үйлчлэгээ үзүүлэгчийн байрлал, тархалт, тусламж үйлчлэгээ үзүүлэгчийн тоо хэмжээг ерөөсөө зохицуулахгүй байна. Энэ бол одоо маш том асуудал байна. Энийг эрүүл мэндийн хуулинд тусгай зөвшөөрлийг хэрэгцээнд суурилж одоо олгоно гэж заасан байдаг боловч энэ маань одоо хэрэгж тангалтгүйгээс улсын эмнэлгийн нөөц их байна, хажуугаар нь хувийн эмнэлэг маань ингээ тоо нөөц нь улам ингээ ихсээд байна. Тэгэхээр чи нөгөө бидэрт байгаа одоо энэ 1.4 их 80-аараа яг эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг ингээ санхүүжүүлэхээр нөөц илүү байл зарим эмнэлгүүд бол санхүүжилтийн бэрхшээлд орно. Эсвэл зарим нь дампуурах эрсдэлд орно. Энэ бол ойлгомжтой. Нийлүүлэлт нь хэтэрсэн байна гэдгийг харуулад байна тий. За энэ эмнэлгүүд чинь мэдээж яаж магадлаа аваад даатгалтай гэрээ болоороод ирвэл нөгөө нэг тэр аймгийнхаа өвчтнүүдийг л хуваах нь биш. Одоо улсын аймгийн эмнэлэгт очиж үйлчлүүлдэг байсан хүмүүс ч хувийн эмнэлэг рүү яв. Тэгвэл аймгийн эмнэлгийн чинь санхүүжилт одоо бас яах вэ? Хэцүүтэх үү? Тэ?
За яагаад гэвэл одоо бид нар хуучин шигээ орцод санхүүжүүлэх. Хуучин бол хичнээн эмнэлэг байна. Ямар ч байсан тэр нэг халаалт те захилгаан хүний нөө цалин бүх юм ингээд орцын хүчдэг байсан учраас би эмнэлэгт бол асуудал бага. Тэ ямар ч байсан тэр эмнэлэг оршин тогтнож идэг. Гэхдээ одоо нэг асуудал ийм бага мөнгөтэй. Ингээд энэ олон эмнэлэг урд нь яага болоод ирсэн төгөлтэй. За тэгвэл ер нь яаж юм гэхээр ард иргэдийн нуруунд дээр л гол ачаал нэрчдэг гэсэн үг. За одоо энэ тусламж үйлчлэгэнд одоо эмнэлэг зүйн удирдамж стандартынхаа дагуу ийм тусламж үйлчлэг үзүүлэх хэрэгтэй байлаа. За санхүүжилт нь өрөхгүй бол иргэнээс авчихна. Ар гэрээс нэм тариа авахулчихна тий. За тэгэхээр ингээд өнөөдөр нийт одоо эрүүл мэндийн зардлын 40% нь 36% нь одоо жишээ нь иргэд хувьяасаа төлөөд явж байгаа. Хичнээн хэдийгээр улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчлэгийг одоо дааж байгааг боловч хувь хүн бас фирмаасаа одоо гаргаж байгаа зардал өндөр байгаа. За тэгэхээр дараагийн нэг асуудал бол магадлалын итгэмжил. За магадлалын итгэмжлэг одоо мэдээж тусламж үйлчлэгээний чанарыг сайжруулах чиглэсэн ийм магадлал юу вэ? Даатгалын худалдаа авалт гэрэлтгээ. За энэ бол одоо стратегийн худалдаа авалт гэдэг энэ маш их яригдчихэж байгаа. Өөрөө энэ даатгалын худалдаа авалт гэрэлтэл өөрөө зохицуулалтын маш хүчтэй арга хэрэгсэл гэдэг. За олон улсын нотлохоо бол тусгай магадлал нь итгэмжлэл энэ даатгалын худалдаа авалт гэрэлт одоо хамтраад тий хосолсон байхдаа энэ хөгжиж байгаа орнуудад ерөнхийдөө үр дүн гайгүй гарч ийна гэсэн ийм дүгнэлт байдаг. За тэгэхээр энэ даатгалын худалдаа авалт бол мэдээ тусламж үйлчлэгээ үзүүлэгчийн тоо хэмжээ тэрнээс гадна тусламж үйлчлэгээ эмийн үнийг зохицуулж байна. Одоо жишээ нь 1-р тогтоол 2021 оны 3-р тогтоолоор лавлгаа шатлын тусламж үйлчлэгийг даатгалын сангаас санхүүжүүлэх тарифыг нь тогтоогоод өгч шүү дээ. Энд чи одоо үнийг тогтоож байгаа хэлбэр хөнгөлөлттэй эмийн тарифыг ч гэсэн тогтоож байгаа. За дараагийн 3 дахь нь бол бид нар энэ анхан шатыг одоо илүү хөгжүүлье, бэхжүүлье. Тийшээ илүү нөөцийг зарах юм бол энэ бол илүү одоо бага зардлаар үр дүнтэй тусламж үйлчлэгээ үзүүлэхэд маш чухал гэдгийг бол одоо дэлхийн бүх улс орнууд хүлээн зөвшөөрөөд энэ тунхаглалт гар үсэг зураад нэгдээд явж байгаа гэж түрүү ярьсан. За тэгэхээр яад манайд гол асуудал нь юу вэ гэхээр үндсэндээ манайхыг бол буруу харсан пирамид гэдэг. Яад гэвэл ерөнхийдөө зөв оновчтой одоо бүтцэн юу ахав гэхээр энэ зөв пирамид. Анхан шатанд одоо гол тусламж үйлчлэгээ явдаг санхүүжилтийн хаач гиса санхүүжилт сайтай одоо тэгээд яг нэг ард иргэдтэй хамгийн ойр байж хүртээ эмчтэй чанартай тусламж өгч үйлчлэгээ чаддаг. За тэгээ 2 дахь 3 дахь шатлал нь бол ингээд баг байдаг. Манайд яадгүй гэхээр их мөнгөний одоо түрүү харсан шүү дээ эмнэлгийн тусламж руу явчих чинь. Тэр тусмаа 3 дахь шатлал 2 дахь шат лавлгаа шатлын эмнэлгүүд рүү ингээд явцдаг. Анхан шатанда хуваарлж байгаа нөөцийн хэмжээ бага. За ингээд сая бол анхан шатны нэг иргэний тарифыг 2019 онд 2 дахин нэмэгдүүлсэн. Сая ингээд 22 онд 2 дахин нэмэгдүүлээд одоо энэ бол ингээд нэг 26 улсын эрүүл мэндийн нийт зардлын 26%-ийг анхан шатанда ингээд зарцуулахаар ингээд явж байна. За үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн нэмж байгаа бол бид нар тэр чинээс илүү үр дүнтэй тусламж үйлчлэгийг шаардна тий. Тэгэхээр одоо өрхийн эмнэлгүүдийн сонгуун шалгаруулалт, гэрээлэлт, одоо гэрээлтийн нөхцөл болсон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр ажиллаа хэр хийж байгааг дүгнээд сайн хийж байгаад нь урамшуул илүү одоо санхүүжилт олох гэх мэт ийм зохицуултууд одоо хийгээ явж байна. Тэгэхээр энэ түрүү ярьсан аль шатлал тусламж үйлчлэгээ үзүүлэх нь үр ашигтай вэ гэд ярихаар бид нэр анхан шат руугаа илүү нөөцийг зарцуулах, анхан шатаа болон бэхжүүлэх. Яагаад гэвэл энэ 2 дахь 3 дахь шатлын тусламж үйлчлэгээ чи өөрөө маш их өндөр зардалтай. Жишээ нь анхан 2 дахь шатал 9 дахин, 3 дахь шатал 17 дахин илүү одоо зардалтай байна гэсэн судалгааг жишээ нь 2017 онд хийсэн байх жишээ тий.